За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн болсон явдал дугаарыг хүүхэдтэй эцэг эхчүүд маань заавал үзээсэй гэж хүсмээр байна. Дунд сургуулийн, ахлах сургуулийн дүүнер маань ч гэсэн энэ бичлэгийг үзэхэд илүүдэхгүй гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр дөнгөж саяхан ердөө сарын өмнө 2025 оны 12 сарын 3-нд Солонгост маш аимшигтай гэмт хэрэг гарсан. Тэгээ энэ хэрэг юунаас болсон бэ гэхлээр чатаар танилцсан залуу 2-3 сурагчийн амь насанд нь хүрсэн ийм ноцтой гэмт хэрэг гарсан. Тэгээ саяхан би Facebook дээрээс нэг мэдээлэл олж харсан байхгүй юу. Нэг хүн бүр анхааруулад бичсэн байсан. Дөнгөж 10-аас 16 насны жоохон хүүхдүүдийн групп юм шиг үлээ. Тэгээ тэнцээ жоохон хүүхдүүд өөрсдийнхөө зургийг хийгээд найз залуутай болмоор байна, найз охинтой болмоор байна. Надтай танилцах хүн байна уу? Санхүү авъя шүү. Тэр группт нь зөвхөн жоохон хүүхдүүд байгаа мó гэвэл үгүй. Нас биеинд хүрсэн том хүмүүс хүртэл хөөхөн дүүтэй танилцах дүү байвал чат бичээрэй, санхүү авах дүү байвал чат бичээрэй гэд аимшигтай постууд оруулсан. Тэгээ би яг тэр Facebook групп руу оруулаад нилээн доошо гүйлгэж үзсэн л дээ. Дандаа жоохон хүүхдүүд бүгдээрээ өөрсдийнхөө зургийг тавьсан байсан гэ боддоо. Тэгээ энэ удаагийн та бүхэнд ярих болсон явдал онлайн чатаар хүнтэй танилцах ямар аимшигтай, аюултай байдгийг маш сайн ойлгуулах болно. Та бүхэн сайн сонсоод аваарай. За тэгвэл бүгдээрээ болсон явдал руу оръё. Гённам мужийн Чанвон хотын нэгэн мотельд 26 настай эрэгтэй 10-аад насны дунд сургуулийн сурагч 3 хүүхдийг хутгалж дараа нь мотелийн цонхоор үсэрч амиа алдсан ноцтой хэрэг гарлаа. Гённамын цагдаагийн газрын мэдээснээр 12 сарын 3-ны оройн 5 цаг 5 минутад Чанвон хотод байрлах 4 давхар мотелээс дунд сургуулийн сурагч охин 112 цагдаагийн хэлц рүү залгаж дуудлага өгчээ. Охин утсаар тодорхой мэдээлэл хэлээгүйч утасны цаанаас хашгирах туу битгийлдээ гуйж байна гэсэн үг сонсогдсон тул цагдаа нар яаралтай аюултай нөхцөл байдал гэж үзэн гал төмөр аврах албатай хамтарсан ажиллагаа эхлүүлжээ. Аврах албаныхан дуудлага өгсөн газар дээр очиход 26 настай с эжигтэн П мотелийн гадаа цонхоор унсан байдалтай олджээ. Харин мотелийн жорлон дотроос охин болон дунд сургуулийн Д хүү хутгалуулсан байдалтай олдсон байна. Нийт 4 хүнийг эмнэлэгт хүргэсэн боловч охин болон Б хүү П этгээд нас барж Д хүү хүнд гэмтэлтэйгээр эмчлүүлж байна. Мөрдөн шалгалтаар 26 настай П этгээд тухайн өдөр 15 цагийн орчимд мотельд ганцаараа орон дараа нь охинд мотельд уулзъя гэж холбогдсон байжээ. Охин найзтайгаа орох гэсэн боловч найзыг нь гадаа хүлээж бэгээд оруулаагүй гин. Байдал эвгүүцнийг мэдсэн охины найз эрэгтэй найзуудаа дуудаж эрэгтэй найз нь араас нь ороод амь насаа алджээ. Цагдаагийн байгууллага хэрэг гарсан нарийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж байна. За тэгэхээр энэ мэдээ өнгөрсөн оны 12 сарын 3-нд гарсан мэдээ байхгүй юу? Юу болсон бэ гэхлээр 26 настай П гих этгээд буудлын руу насанд хүрээгүй дунд сургуулийн сурагч охиныг дуудсан байгаа. Гих охиныг. За тэгсэн энэ гих охин Б гих найзтайгаа буудлын руу яваад орох гэсэн П гих залуу найзыг нь оруулаагүй гадаа үлдээгээд охиныг аваад буудлын руу орсон. За тэгсэн энэ охиныг гадаа хүлээжсэн найз охин нь гараад утсаар найз залуучуудаа дуудсан байгаа. За тэр хоёр залуу нь хоёулаа ахлах сургуулийн сурагчид байсан. Тун удалгүй охины найз охин нь тэр хоёр ахлах сургуулийн сурагчдыг аваад буудлын өрөө рүү ороод хоёр ахлах сургуулийн сурагч охин алуулаад Б охин ганцаараа амьд үлдсэн байгаа. Манай White Team шүдний эмнэлэг нь 17 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ давуу талтай. Мөн захирал эмчин имплантаа гартны хариуцаж хийдэг. 1000 гаруй суулгасан гэдгээрээ давуу талтай, туршлагатай эмч байгаа. За тэгэхээр Солонгосын Кёнги Суун хавцаа бол монголчууд маш их амьдардаг. Тэгээд маа найзууд дундаас ч гэсэн амьдардаг байхгүй юу? Тэр найзууд маань шүдэн эмчлүүлэхээс айж гинэ гэдгээс айгаад яваад байдаг. Тэгээд шүд чинь эмчлэхгүй яваад авах тусмаа улам өвдөн, улам муудна. Тэгээд тэр хэмжээгээр илүү их мөнгө зарцуулна шүү. Тийм учраас шийдвэр гаргаад, зориг гаргаад эмнэлэг дээр хүрээдэрээ. Тэгээд бүх асуудлаа шийдэх боломжтой. Шүдний аппарат, шүдний имплант, шүд цайруулалт бүх үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Визтэй, визгүй гэж санаа зовох шаардлагагүй. Манай эмнэлэг бүх хүмүүст үйлчилж байгаа. За тэгээд манай эмнэлгийн нэг давуу тал юу вэ гэхлээр та бүхэн шүдний эмнэлэгт очно гэхээр л их мөнгө төлнө гэж санаа зовох шаардлагагүй шүү. Мөнгөө хуваагаа төлөх боломжтой учраас та бүхэн санаа зовлтгүй манай эмнэлгээр ирж үйлчлүүлцгээгээрэй. Удахгүй уулзцгаая. За тэг яг энэ хэрэг гарсны дараа Солонгос даяар бөө сенсац болоод энэ хэрэг нь баг бүх мэдээгээр нь гарсан байхгүй юу. Тэгсэн Солонгосын иргэд юу гэж ойлгосон бэ гэхлээр сурагч хүүхдүүд нийлж яагаад ловер хийх гэж байгаа л алуулсан биз дээ. Хогчно гэж хуруугаж чилж шүүмжилж байсан. За яагаад вэ гэхлээр Солонгост яг иймэрхүү төрлийн гэмт хэрэг маш их болдог. Би та бүхэнд өмнө болсон явдлаараа ярьжсэн да тий. Сурагч охтууд нас биеинд хүрсэн эрэгтэйчүүдийг урагтаад буудалд уулзъя, санхүү аавна гэж хэлээд буудалд орж ирэнгуутаа араас нь залуучууд орж ирээд сүрдүүлж яагаад мөнгө
нэгдэг ийм гэмт хэрэг луур. Чи нас биенд хүрээгүй хүүхэдтэй унтах гэж оролдлоо. Чамайг цагдаад мэдүүлнэ. Айлсгууд бидэрт мөнгө өг гэж сүрдүүлж хүмүүсээс мөнгө салгадаг иймэрхүү шивдээд иймэрхүү нас биенд хүрээгүй залуучууд бас Солонгост мэрсэр байдаг байхгүй юу. Тэгээ яг энэ мэдээ гарсны дараа Солонгос даяараа дийлэнх ард иргэд нь энэ хүүхдүүд угаасаа луурчид байсан байна. Хогч нь чангаа хүртцгээжээ гэж бодсон. Би ч гэсэн энэ мэдээг нь үзчихээд Солонгос хүмүүсийн доор нь үлдээсэн сэтгэлдлүүдийг уншаад нэг иймэрхүү юм болсон юм байна да гэсэн ойлголт авчиж байгаа байхгүй юу. Тэгсэн үгүй байсан. Бид нар альва зүйлийг шууд дүгнж болохгүй. Маш олон талаас нь харах ёстой гэдгийг яг энэ болсон явдал дээрээс би дахиад ойлгож байгаа байхгүй юу. Бид нар зүгээр энэ болсон процессыг зөвхөн мэдээгээр сонсоод шууд дүгнэх юм бол тэгж бодож болохоор байгаа сте тий. Хоёр охин нэг залуутай уулзаад тэр залууг нэг охин нь дагж ороод нөгөө охин гадаа байжснаа хоёр залууг дуудснаа араас нь явж оронгуудаа маргалдаан үсээд утгалуулаад алуулсан гингууд нөгөө л нас биеинд хүрээгүй хүмүүжлэхгүй хүүхдүүд луураа хийх гэж байгаа, заллин хийх гэж хагаад муу хүнтэй таарад бүгдээрээ алуулчихжээ хогчно гэж хэлсэн баг. Тэгэхээр яг энэ мэдээний доор Солонгос хүмүүсийн бичсэн сэтгэлдлийг би та бүхэндээ уншиж өгье л доо. Дунд сургуулийн охин ээтэй уулзна гэсэн ч араас нь хоёр эрэгтэй найз нь явж орсон гинүү. Гэмт хэргийн драм дээр гардаг дүрс байх чинээ. Тэгэлгүй яах вэ? Муугаар нь л төлсөн байна. Иймэрхүү хэргийг бид хараад юу гэж дүгндэг вэ гэхлээр уулзах хүнтэйгээ л уулзаж гэж хэлдэг болсон. Жохон юм байж буруу зүйл сураад эрэлгийн элчтэй уулзаж шангаа хүртэжтэй. За хин ч харсан ойлгомжтой байна шүү дээ. Дунд сургуулийн 3 сурагч мотелд яах гэж хамт орох юм? Мөнгө салгах гэж байгаад л тамийн элчтэй уулзсан байна. Гаж донтой залуу ээ охинтой уулзах гэж байсан байна. Тэгсэн ээ охин нь анханасаа өгөөш болж ороод нөгөө хоёр нь гинт орж сүрдүүлж мөнгө салгах гэж байгаад л үхсэн сайхан төгсгөл байна. За тэг яг энэ мэдээнийхэн доор бичсэн дийлэн Солонгос хүмүүс нь энэ сурагчдыг бол буруудах байгаа байхгүй юу? 경남 창원의 한 모텔에서 Өнгөрсөн оны 12 сарын 3-ны өдөр нэгэн мотелийн 307 дугаар өрөөний цон хонгойсноор энэхүү хэрэг олонд ил болж гарч ирлээ. 26 настай эрэгтэй гэмт хэргийг үйлдчихэд мотелийн цонхоор шууд үсэрчээ. Мотелийн 3 давхраас үсэрсэн тэрээр дуудлага авч ирсэн түргэний ажилчдын тусламжтайгаар эмнэлэгт хүргэгдсэн боловч амьд гарч чадсангүй. Мотелийн 3 давхраас үсрээд унсан бэртлээс болж ухаангүй юу ч ярьж чадаагүй үхсэн эрэгтэй нь 26 настай П гэх залуу гэдэг нь тогтоогдсон. Хэрэг болсон буудлын байршил Масаан дүүргийн Хавсон хороолол амиа алдсан П яагаад энэ өдөр энд буудалд ирсэн юм бол 26 настай тэрээр дунд сургуулийн сурагчдтай буудалд уулзсан шалтгаан нь юу байсан юм бол Чанвон хотын мотелд үлдсэн аимшигтай дүр төрх энэ хэрцгий аллахын шалтгаан юунаас үүдсэн юм бол дуудлага авч хэргийн газар очсон түргэн тусламжийн ажилчид травматай болсон гэж хэлэх хэмжээнд 307 дугаар өрөө хүн харахын аргагүй аимшигтай төрхтөө үлдсэн байжээ. Буудлын нойлд 3 хүн маш их цус алдчихсан хэвтэрч байсан. Бүгд хүзүү хэсэгтээ гэмтэл авсан учраас цус маш их гарсан байсан. Хүзүү хэсэг рүү их довтлсон гэдэг нь тодорхой харагдаж байсан. Их сургуулийн эмнэлэг рүү хүргэгдсэн нэг сурагчаас бусд нь бүгд зүрхэн зогссон байдалтай олдсон. Нойлоос олдсон 3 хохирогч гуруула дунд сургуулийн 14 настай сурагчид тухайн үед өөр нэг охин өрөөнд байсан боловч аз болоход ямар ч бэртэл аваагүй. Гэтэл гэмт хэрэг олон дэлгэгдснээс хойш бусдын шүүмжлэлийг авсан хүн нь хохирогч гэмт итгээд П биш. Би анх мэдээг үзээд сурагч нар насанд хүрээгүй гэдгээ далимдуулаад нас бийд хүрсэн хүнийг өрхтөж мөнгө салгадаг хагмуг гэх гэмт хэрэг юм болов гэж ойлгосон. Эхлээд нэг охин явж ороод араас нь хоёр эрэгтэй найз нь орсон гэхээр хэн ч л тэгж бодно шүү дээ. Насанд хүрээгүй хүүхдүүд санхүү авч уулзна гэж насанд хүрсэн хүнийг өрхтээд сүрдүүлж зодож бүлэглэж мөнгө салгадаг гэмт хэрэг. Мэдээг үзсэн дийлэн хүмүүс сурагчдыг буруутгасан сэтгэлдлүүдсэн байлаа. Ялангуяа дунд сургуулийн сурагчид яах гэж буудалд орсон юм гэсэн шүүмжийг маш их хүн бичсэн. Зарим нэг нь бүр сурагчдыг хогчно гэж бичиж хохирогч Пэг буян үйлдээд буцлаа гэж талархаж байгаагаа илэрхийлсэн байлаа. Хүмэн туслах гэж очиод алуулсан байхад хүмүүс буруугаар ойлгож элдв бусаар дормжилж байгааг хараад үнэхээр их гомдож байгаа. Миний хүү гэртээс ирж чадхаа болсон шүү дээ. Тэр өдөр Пэгийн харгис хэрцгий үйлдэлээс болж 14 наснда амиа алдсан Чонсу Бин хүүгийн ар гэр бүл нь хүүхдийнхээ ядаж нэр төрийг сэргээмээр байна гэж бачуурч гомдож уйлж суулаа. Тэр өдөр сурагчдын мотел руу явах болсон шалтгааныг эхнээс нь баримттай шалгаж үтцгээе. Өнгөрсөн оны 2025 оны 12 сарын 3-ны 3 дахь өдөр сургууль дээрээ шалгалтаа өгчөөд сургуулаасаа дугуйгаа унаад гарсан Сүбин хүү нэг газрыг зорж явлаа. Над руу хүмэн залгаад ээж би шалгалтаа өгчлөө найзуудтайгаа уулзчаад ирнэ гэж хэлсэн. Тэр найз нь Пёри байсан юм байна лээ. Пёриг их охинтой хүмэн зунаас үерхэж эхэлсэн юм шиг байна лээ. 25 оны 100 сошиалар бие биенээ мэддэг болсон Сүбин хүү
Пёри охин хоёр уулзаад удаагүй үерхэж эхэлжээ. Харамсалтай нь Пёри охинч бас Пэд алуулж амь насаа алдсан. Тухайн өдөр Сүбин Пёри хоёр хэрэг болсон мотелээс холгүй караокены газар уулзжээ. Өдрийн 3:17-гийн үед караокед Сүбин Пёри хоёрын найзууд ч хамтдаа оржээ. Тэр найзууд нь Минжу, Ёну хоёр байсан. Минжу бас хохироогч Пэд хутгалуулсан боловч азар амьд үлдэж одоо эмчлүүлж байгаа. Караокед орж ирээд удалгүй Пёри, Ёну хоёр буцаад гарцгаасан. Караокенаас гарч явсан Пёри, Ёну хоёрын төрх буудлын өмнөх байрны CCTV камерт бичигдсэн байлаа. Пёри, Ёну хоёрын хажууд бас өөр хоёр эмэгтэй найзууд нь ирсэн харагдана. Анхнаасаа орох гэж байсан газар нь мотел байсан уу үгүй юу гэдгийг таамаглах боломжгүй ч хоорондоо нэг зүйлийн талаар ярилцаж, эргэн тойрноо байн ажиглаж харж байгаа төрх анзаарагдсан. Нэг хэсэг яахаа мэдэхгүй эргэлзэж зогсож байгаад Пёри охин найзуудтайгаа мотел руу орох хаалга руу өхөж очих үед араас нь нэг залуу таньдаг хүн мэт ойртож очлоо. Энэ залуу бол хохироогч Пэ байсан. Гэмтэтгээд явж чоод Пёри, Ёну хоёртой бараг юм ярьсангүй. Харин хажууд нь байсан хоёр найзтай нь ярьсаар л зогслоо. Өдөр 4 цаг 25 минутын үед Пэ буудлын руу төрүүлж ороод араас нь Пёри, Ёнуч бас дагаад орлоо. Сүбин хүүгийн ар гэр бүл саяхан мэдэж олсон нэг баримтаа бидэнд дэлгэсэн юм. Би биенийхээ дугаарыг мэдэхгүй ч нас ойролцоо хобби нэгтэй хүмүүс хоорондоо харилцдаг open chat-ыг ашиглан хохироогч Пэ өөрийгөө ахлах сургуулийн сурагч гэж худал хэлж Пёритой танилцсан байжээ. Хэрэг болсон тэр өдөр хохироогч Пэ Пёригийн утас руу байн мессеж явуулсан гин. Мессежинд нь хариу өгөхгүй байсан Пёри эцэстээ аргаа бараад уулзахаар караокенаас гарч мотел руу явжээ. Тэр өдөр хохироогч Пэ Пёри руу ямар мессеж явуулсан болоод Пёрид уулзахаас өөр сонголт байгаагүй юм бол бидний мэдэж болох зүйл бол Пэг дагаад мотел руу орсон хүүхдүүдээс Ёнул буцаж гарч ирээд хэн нэгэн рүү яаралтай залгаж байгаа төрх ажиглагдсан. Мотел руу ороод ердөө 6 минут өнгөрсний дараа болсон явдал. Хохироогч Пэ Ёнууд чи гараад хүлээж вэ? Би Пёритой ярих юм байна гэд Ёнуг буудлынхаа өрөөнд оруулаагүй гэж хэлсэн. Найз Пёрид санаа зовсон боловч Пэгийн дахин зандарч хэлснээс нь айж мотелийн 307 дугаар өрөөний үүдэнд үлдсэн Ёну охин. Тэр хэсэг хугацаанд мотель дотор маш хүчтэй чимээ гарсан гэсэн. Ёну айсандаа доошоо буугаад манай хүү рүү залгаад энд асуудал үүсчлээ хурдан ирж бидэнд туслаач гэж гуйсан юм байна лээ. 4 цаг 33 минутын үед Пэг ахлах сургуулийн сурагч гэж бодсон хүүхдүүд Пёрид туслахаар мотель руу орсголоо. Хүүхдүүд мотель руу ороод 37 минут өнгөрсний дараа цагдаагийн машин мотелийн урд ирж зогслоо. Хэн нэгэн цагдаа дуудлага өгсөн гэдэг нь тодорхой харагдаж байна. Анхны тусламжийн дуудлагыг авсан цагдаа нар яг хаана гэдгийг нь асууж чадаагүй утсан тасарсан учраас хайж байгаа төрх камерт бичигдсэн байлаа. 3 минутын дараа дахин дуудлага ирж хэрэг хаана болсныг мэдсэн цагдаа нар буудлал руу яарвчлан орцгоолоо. Хоёр дахь дуудлагыг өгсөн хүн нь Ёну охин байжээ. Гэмтэтгээд цонхоор зүхтэж магадгүйгээд би гадаа нь хүлээхэд шийдсэн. Би яг булан эргээд харсан хохироогч Пэ цонхоор өсөрч байсан. Хохироогч цонхоор зүхтэж магадгүй гэж бодоод цонхтой тал руу алхаж явсан тэр мөчөд цагдаагийн нүдэн дээр цонхоороо өсөрч унсан хохироогч Пэ. Унсан хойно нь хохироогч дээр явж очсон цагдаагийн ажилтнанд түүнээс ямар нэг зүйлийг сонссон болов. Би юу ч ярьж чадаагүй. Гүүгээд яваад очиод харсан. Дуу аваач гаргаагүй. Шууд ухаанаа алдсан байсан. Гадна хаалга онгоож байгаа чимээг сонсоод сандарсандаа шууд өсөрсөн байх. Буудлын өрөөнд байсан Ёну охин хаалгыг онгойлгож өгснөөр дотор ямар аимшигтай болсныг харцгаалаа. Буудлын өрөө, нойлын өрөөгээд тэр чигээрээ цус болсон байлаа. Гэтэл 307 дугаар өрөөнд дотор үлдсэн баримтуудыг харсан мэрэгжлийн ажилтан бичлэгийг үзээд толгоогоо сэгсэрч бидэнд ингэж хэллээ. Хан руу үсэрсэн цусыг харахад жижиг ширхэгтэй тарж бутарсан цус огт байсангүй. Энэ нь хохирогчд өөдөөс нь жоохон ч эсэргүүцэж чадаагүй бүрэн довтлуулсан гэдгийг тодорхой харуулж байна. Маш хурдан болж өнгөрсөн байх. Өөдөөс нь тэмцэх боломж олдоогүй байх магадлал өндөр. Хүний тоогоор хамаагүй илүү байсан хүүхдүүд яагаад хохироогчийн өөдөөс нь огт тэмцэж чадаагүй юм болоо? Тэр шалтгааныг нь мэдэж байсан ганц хүн бол өрөөний хаалгыг онгойлгож өгсөн Ёну охин. Хохирогчдын гэр бүлийнхэн цагдаагаар дамжуулан Ёну охины мэдүүлгээс бага зэрэг мэдээлэл авчээ. Гэмтэтгээд Пэ эхлээд хүүхдүүдийг өрөөндөө ороод ир гэж хэлсэн гэсэн. Ороод ирэнгууд нь хаалгаа түгжээд хутга тулгаад шууд утаснуудыг нь хурааж авсан юм байна лээ. Цагдаа дуудлага өгч магадгүйгээд утаснуудыг нь цонхны давтсан дээр бүгдийг нь өрөө тавьсан гэсэн. Тэгээ шууд хутгаар өөрийгөө зүсээд та нар хөдлөх юм бол ална шүү гэж хэлсэн гэсэн. Хүүхдүүд мэдээж маш их айж шууд шоконд орцгоосон байх. Хүүхдүүдийг өрөөндөө оруулаад хаалгаа түгжиж шууд хутга гаргаж ирээд өөрийгөө зүсэж хүүхдүүдийг эсэргүүцэх зориггүй болгож удирдлагыг гартаа авсан гэмтэтгээд
П. Хүүхдүүдийг загнаж зандарч байгаад П алхаваад манай хүүг цохих гэж оролцсон юм байлээ. Тэгсэн манай хүү бултаад боссон, шууд хутга аваад хүүг минь эхлээд хутгалсан. Хажууд нь байсан найз Минжүүний айгаад зүгтаахаар босоод буудлын хаалгыг онгойлгох гэсэн хаалга нь онгоохгүй байсан юм байлээ. Тэгсэн П араас нь явж чод алхаар толгойг нь цохиж аваад шууд хүзүүрөө нь хутгалсан гэсэн. 112-т ирсэн хамгийн эхний дуудлага хохироогч П гэмт хэрэг үйлдэж байхад залгсан дуудлага гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн газраас дуудлага авахд Пёригийн битгийлдээ болилтоо гэж орилж байгаа нь сонсогдсон гэсэн. Тэгсэн нөгөөх нь тоохгүй хүүхдүүд рүү довтлосоор байсан. Яаж ч бодсон ойлгохооргүй хохироогч П-гийн үйлдэлүүд төгсгөл хүртлээр дэндүү хэрцгий байсан. Тэрээр ухаангүй болсон хүүхдүүдийг бүгдийг нь нойлын өрөө рүү чирж оруулаад ганцаараа үлдсэн Януг алхаар очиж байтал 307 дугаар өрөөний хаалгыг нь тогшиж цагдаа байна. Хурдан хаалгаа онгойлгохгүй бол эвдээд орлоо шүү гэх чимээг сонсоод Цагдаа хаалга тогшсон хохироогч П цонхон дээр гарч суугаад Януу руу харснаа чамааг яагаад амьд үлдээж байгаа гэж чи яг хөө нөгөө хідээ бодвол зоригтой юм болохоор амьд үлдээлээ гэж хэлээд цонхоор өвсөрсөн гэсэн. буудлын 307 дугаар өрөөг там болгоод өөрөө үхлийн ангал руу явсан гэмт итгээд П. Тэрээр яагаад энэ хэрцгий гэмт хэргийг үйлдсэн юм болоо? Түүнд хүүхдүүдийг хэрцгийгээр алах ямар шалтгаан байсан юм бол П-гийн хийсэн үйлдэлүүдийг нэг нэгэнгүй шалгах чухал. Тэрээр 2019 оны 9 сард маш ноцтой гэмт хэргийг үйлдсэн байсан. Тухайн үед үйлдсэн гэмт хэргийг ч гэсэн онлайн чатаар эхлүүлсэн байжээ. Гэмт хэргийг үйлдэхдээ 20 настай байсан П чатаар танилцсан 14 настай насанд хүрээгүй охиныг гэртээ өргөтөж авчираад хүчинсэн байжээ. Тэрээр давтан гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байна гэж онцлогдсон учраас прокуророос заавал байршил тогтоох төхөөрөмж хөлд нь хийх хүсэмжлэл гарган шүүхэд өгсөн боловч татгалцсан хариу өгчээ. Шалтгаан нь суллагдаад гарсан хойно П эд хийж бүтээх залуу насндаа байх учраас нийгэмд байр сууриа олох хүндрэлтэй болно гэж шүүгч дүгнсэн байж. За гэтэл П-гийн 20 наснда үйлдсэн хүчингийн хэрэг анхны хэрэг биш байжээ. 2016 онд 17 та байсан тэрээр насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэж оролдоод бүтлгүүтэж хүүхдийн шоронд орсон түүхтэй байжээ. П-гийн амьдарч байсан газар нь нэгэн дүүргийн гушитэл буюу ганц өрөө жижигхэн байр. П-гийн амьдарч байсан гэрээс бид нэгэн баримтыг олж илрүүлсэн. Хэрэг болсон 12 сарын 3-ны өдрийн 2 цагийн үед портрийн жолооч дуудсан хүн нь 30 гаруй насны эмэгтэй байсан гин. Маш их айдас давтсан эмэгтэй хажуудаа нүүлгэлтийн ажилтан 2 цагдааг дагуулan гэртээ оржээ. Тэр эмэгтэй нүдэндээ цохиулаад хөфөрчихсэн байсан. Ачааг нь нүүлэх гээд гэрлүүнд орох гэсэн түр хүлээж байгээд цагдаа дуудаад цагдаатай хамт орохгүй бол болохгүй гэхээр нь их асуудалтай амьдэрдэг юм байна даа л гэж бодсон. Гэрт нь ороод Яруу санд руу зөвхөн өөрийнх нь ачааг хайрцаглаад лаваад гарсандаа надад орох гэж байгаа гэрийнхээ хаягийг өгөөд ачааг минь оруулаад тавьчаарэ гэж хэлээд өөрөө цагдаагийн машинд суугаад явсан. Гэмт итгээд П-гийн найз охин байх магадлалтай нэгэн эмэгтэй. Хэрэг болсон өдөр тэд цагдаа дуудах хэмжээнд зөрчилдөж маргалдсан болтой. Хэрэг болсон өдрийн өмнөх өдөр 12 сарын 2-нд манай найз сална гэж хэлсэн чинь найзыг мань цохиж авсан гэсэн. Тэгээ манай найз энэ хүнтэй байвал алуулах юм байна гэж бодоод маргааш нь цагдаа дуудаад Яруу санд руу ачаагаа аваад нүүсэн юм байлээ. Цагдаагийн ажилчид манай найзаас мэдүүлэг авчгаад П рүү залгаж эмэгтэй рүү ойртож болохгүй шүү гэж анхааруулга өгсөн юм байлээ. Тэгсэн тэр өдөр Чамооны буудалд аимшигтай аллах болсон талаар би сонссон. Найз охиндоо эхнэрдээ гар хүрдэг дийлэн хүчирхийлэгчид цагдаагаар ямар нэгэн хориг тавиулах үед маш их бухимдаж уур хилнэн дээд зэгтээ тулдаг. Заавал хариу үйлдэл хийж өршөөгөө авдаг. Өөрийнхөө найз охиндоо хүрч чадахгүй болсон үед цэгтээ тулсан уур бухимдлаа гаргах хэн нэгнийг хайж олох шаардлагатай болсон байх. Тийм биш бол нэг өдөр өглөө өдрийн хооронд ийм хэрцгий гэмт хэргийг үйлдэхгүй шүү дээ. Цагдаагийн байгууллагын өнөөдрийг хүртэл хинч хилээгүй далдалсан нууц. Бид нар мэдээгүй алуурчныг өөр найз охинтой байсан гэж огт мэдээгүй. Найз охиноо тухайн өдөр зодсон гээд бидэнд ямар ч мэдүүлэл өгөөгүй. Хүү маань найз охиндоо туслах гэж очиод л алуулсан гэж бодож байсан. Хохироогч П Пёрито чаталж байгаад найз залуутай гэдгийг мэдээд уурандаа буудалд дуудаад амьд нь хүрсэн гэж бодож байсан юм. Цагдаад мэдүүлэг өгч байхад цагдаагийн ажилчид аль болох хэргийг хурдан хаах гээд байгаа юм шиг санагдсан. Бид хоёрлоо бүр мессеж бичээд сурвалжлагчтай битгий уулзаарай гэж анхааруулсан. Цагдаагийн ажилчид яагаад хохирогчийн ээж аав руу чимээгүй байхыг хүссэн мессеж явуулсан юм бол Хэрвээ энэ хэрэг олонд дэлгэгдвэл ар гэр бүлүүд нь 2 дахь удаагийн хохирлыг амсах вэ гэж санаа зовж байна. Аль болох хэвлэл мэдээллийнхэнтэй битгий уулзаарай гэж цагдаагийн байгууллагаас мессеж ирсэн. хүүгийнхээ нэр төрийгч болтугай сэргээхийг хүссэн ээж аавынх нь хүслийг хаахыг оролцсон цагдаагийн байгууллагын жинхэнэ шалтгаан нь Энэ хэрэг дээрээс харахад хохирсон хүний тоо нэг биш. Дээрээс нь
нас биед хүрээгүй сурагчид энэ бол аллах гэхээс илүү хүүхдүүдийг нядалж алсан ноцтой гэмт хэрэг учраас бүх ард иргэдийн анхаарал төвлөрөх нь ойлгомжтой. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэг анханасаа ийм учир шалтгаантай асуудалтай байсан гэж олон дэлгэхийг хүсэхгүй шүү дээ. Энэ хэргийг нуун дарагдуулсан гэж бодхоос өөрөөр тайлбарлах арга алга. Тэгвэл яагаад нуун дарагдуулахыг хүссэн юм бол? Ойлгомжтой. Анханасаа цагдаагийн ажилчид анхааралтай, хариуцлагатай ажиллаж чадаагүй гэдг нь маш ил тод харагдаж байна. Тэр өдрөөс хойш Сүбийн хүүгийн ээж аав нэгч өдөр алхасахгүй хүү дээрээ иржээ. Яагаад хүүдээ бусдад тусалж амьдр зөв хүн бол гэж зааж сургасан юм бол яагаад хүнд хэцүү нөхцөлд байгаа нэгэнд заавал тусалж байгаарэ гэж хэлж хүмүүжүүлсэн юм бол яагаад Сүбийн хүүдээ энэ дэлхийд сайн хүн зөндөө байдаг гэж ярьдаг байсан юм бол хүүхдээ зөв сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн эцэг их өөрсдийгөө буруутгаж амьдрч буй нийгэм бид яагаад дахиад ийм хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулж суугаа юм болоо. За тэгэхээр энэ өнөөдрийн болсон явдал хэргийн тухай сонссон эцэг эхчүүдэд нэг зүйлийг бүр маш хатуу анхааруулж хэлмээр байна. Хүүхдүүддээ онлайн чат, онлайнаар танилцах ямар аюултай гэдгийг байнга анхааруулж сануулж авах хэрэгтэй шүү. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн хэргийг шалгаад үзэхээр маш олон тохиолдолд онлайн чатаар танилцж өргөтж байгаад гэмт хэрэгээ үйлдсэн байдаг юм байна. Энэ гаж тонтой нөхдүүд. Тэгэхээр таны хүүхэд өнөөдөр хинтээ нийлээд явж байна. Ямар найзуудтай юм. Найзуудтайгаа уулзахаар юу хийдгийг, найз охинтой болсон юм уу, найз залуутай болсон юм уу? Бэлгийн харилцааны талаарх зөв ойлголт гэх мэт хүүхдүүдтэйгээ маш дотн харилцаатай байхгүй бол дэндүү аюултай нийгэмд бид нар амьдарч байгаа шүү. За Монголд ч гэсэн ялгаагүй олон залуучууд чатаар танилцж уулздаг болсон. Гэхдээ нэг зүйлийг байнга бодож болгоомжлох хэрэгтэй шүү. Тэр та нарын харилцаж байгаа чатны ард хүний дүр зүүсэн жинхэнэ ад чөтгөр байж болно гэдгийг байнга толгойдоо бодож яваарай. Өөртөө ерөөсөө гараад эмгтэй хүнтэй уулзаж чаддгүй, учирч чаддгүй, өөрийгөө илэрхийлж чаддгүй. Гэхдээ ганцаараа сонин гаж тонтой бичлэг үзээ тэрэндээ бүр донтцсон. Тэрийг хин нэгэн дээр биелүүлэх гэхээр гараад эмгтэй хүнтэй уулзах гэхээр хүмүүс өөрийг нь тоодгүй. Тэгээ бүр ууралцсан, бухимдсан, хизээд тесрэхэд бэлэн аимшигтай хүмүүс байгаа гэдгийг байнга анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүсээд байгаа царайлаг, хөөрхөн, сайн, ийдэг залуучууд ер нь бол энэ чатны ард байхгүй. Ийм мундаг залуучууд бол хизээч чатны араас те санхүү авъя шүү, уулзах дүү вэ нүү гэж энэ тэр бичихгүй. Тэр залуучууд бүгдээрээ өөрсдийгөө хөгжүүлэх гээд өөрсдийнхөө хийж байгаа ажил төвлөрөө завгүй амьдарч байгаа. Тэгээ нэг удаагийн сониуч зандаа хөтлөгдөө. За энэ чатны ард ямар хүн байгаа бол нэг удаа уулзаад үзчих тийм үү? Юу байдаг бол яадаг бол гэд сониуч зандаа хөтлөгдөөд насан туршдаа харамсах хэрэг төвөгт орооцолдох боломжтой гэдгийг байнга анхаарч бодож яваарай гэж дүүнер та бүр хатуу анхааруулж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн босон явдалтай хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.